Тэгээ баг 2 юм одоо юусаа тоглож байгаа юм шиг болж байна. Яа гэр гэж бүрөөсө ботхол ингэж явсан. Дүндээ суусал гаргаад өглөө дөө Сантос. Жоо хуудсан даа бөмбөгтэй. Нэг хамгаалагч гаргасаа түнтэй. За Сантос авдаг. Авсаа. Одоо яг өөрийнхөө нас үедээ болоос агасаа их тодорч гарч ирж дээдлийг юм багт Сантос одоо байхгүй бат шиг. Сантос 16 дотор бөмбөгтөө хүрэлдэжгүй. Яа хаалганы дэвгэр явлаа. Хоёултай довтлогоо. Андрей. Марко Сантос дараад өөрөө шууд хаалганд явуулсан. Орж ирсэн бөмбөг мөхөд үдэмж бүрээд татгаад гаргалаа. Орж ирсэн бөмбөг. Дөрөвдөө шугам дээрээс одоо харж байна. Яа зүүн бөмбөгөөс хаад өгсөн. Боб ажиж шүү. Ихний нэг 12-13 явахтанд хотын үлгүүд хамгаалалтууд бүр тунд авгүй. За ховдын үлгүүд яг нь угшаага нэлээд бас их бааж хачиж шүү. Энэ нь бас ингээд сөрөг товтонд бол эвгүй гарч байгаа тамаа хэрэг гэх юм. Дөнгөж 23 настай нэлээ. Тамаруу тиймс тамхан биш. Яа дахиад авсан гаргаад өгсөн отон байхгүй Батшиг. Үнэн ацхүү пас хэсэгцэн. Тэсээ нэг дутуу ажиллаа. Ямагт зурдуур навсан. Сантос скилдүүд үлдээлээ. Батшгийн шатуудад ер нь бас үлдээ. Тэгээ түрүү ярьсан Монгол тоглох тоглолтын төргөн боход тодорхой зүйл чухал зүйл байгаа. Aqui o Vasco no setor defensivo. Passa pelo meio de campo, Marlon. Aqui o Vasco no setor defensivo. Passa pelo meio de campo, Marlon. Aqui o Vasco no setor defensivo. Passa pelo meio de campo, Marlon. E aqui o Vasco vem no toque de bola no setor de defesa. Passa pelo meio de campo, camisa 5, Marlon Santos. Passa pelo meio. O JP tem